Эзэн Чингис хааны гүнж Алтана бэхийн онгод. Аянгад та Хонградын бэр болоод ямар үлийг эрхэлж байсан бэ? Ардын ямар үлийг тэгшитгсэн бэ? Алтана гүнж. Бүртээ ээжийн орыг аваад Хонград нутгийн ивийг сахих чатан болсон. Хонград ясан дохин авсан отыг заавал охин буцааж өгнө. Тэр ясын дагуу эзэн хаан би хүмүүнээс авснаа үргэлж өсгөж өгдөг гэд 3 охиноо өгсний 2 нь бүртээ хатнаас төрсэн охид, нэг нь эсүү хатны охин нь байсан. Бид 3 Хонград ясны дагуу зэ охидын зүсийг дагаж, зэрэгэлдээ нутагт хатан бэлдэж өгөх үйл ясыг дагаж, Хонград ирээс гарах хонгор охидын тарих болоод цусыг тэгшитгэх үйлийг хийж байсан билээ. Энэхэн үлийг эцэг хааны үед ч дараа нь чих улсын ивийн төлөө, эмс охидын заяан төлөө зүтгэсэн. Зээгийн зүсээр амгалан оршихуучигт сайн охидыг олонтаа дөрүүлж, сайхан охидын биеийг тэгшилж, ухааныг гүн болгож, ясыг дагах жагийг үлдсэн. Төрийн үлэнд энэхүү хатныг зэхэн гэдэг өөрөө нэг том ухаан тул. Төр улсад хатан хүмүүн ямар чадамжид байдаг бүхнийг ижээ хатан, эмэг өвлөнгээс суралцсан бүхнээ улбаалан үлдээх ясыг сахиж байлаа. Сорхогтан бэрийн сургуульд хатан байх ухаан заах авч, Хонградаас тийшээгээ охин ис явуулна. Учир нь өөрийн ясны дагуу сургана гэж тэр шүү дээ. Энэ нь ч сорхогтан хилэгнэж байгаагүй юм аа. Сайхан уудам, бэлчээр сайд нутагт хожим цэрэг ирсийг тэнхээжүүлж, төрийн хүчийг агсуулна гэж хоочин ихч ирсэнд би баясгалтай байж, Хонград отгийн хөвүүдэд их эрс нутгийн эрс чадлыг өгүүлж, харин их эрсийн охидод бид Хонград отгийн жайгаа сургаж, сайхан охидыг зүжилж өгье гэж 2 отгийн ивийн гэрээ байгуулсан. Ингээд сайнтай үйлэн явж байхад алагаа ихч үүд болсон сураг ирсэн. Мөн өгөөдөө ахын эсрэг хар үнмэн самууны тухай учир битүү дайны хачин чимээ ирсэн. Тэр бүхний үнэн эсхийг судлах гэж хэдэн жилийн талд энэ төрт юухан болоод байгааг ажиж сураг тавьж, Хонград бүх огтоосоо мэдээ хураалаа. Тухайн цагт буй хаад ноёд бүхэнд манай Хонградын огт нь хатан болоод очдог шүү дээ. Энэ бүхний ард дөрвөн хатны шивгчин наантай цантай зарим мужигт орооцолсон болохыг мэдээд, мөн Хонградын олон охидыг ил талд алсныг мэдээд зарга мэдүүлэхээр ихсийн танхимд ороход ихсийг цуглуулж хуралдаа хийх гэж байна гэсэн зар бичиг худлаа байж. Гагц тэнд Фатим авгаа намайг цэнхэрнүүдэд цэргээрээ бүчилж аван баривчлаад тамлан зовоож, ингээд чи өвг дуграад үзээрэй гэд хоолоо руу халуун зэс тутгаад алчихсан. Иймээс гэршилж чадах, амны үнтэй өөрийн хураасан бичиг баримтуудаа хүмүүнд өгч чадаагүй. Гэвч миний охин үлдсэн байсан. Учир нь онгодууд бас чи алдрах аваас заавал дахин нэг гарц бэлдэх ёстой гэж надад хэлж байснаас би охиндоо хугас бичгээ өгөөд, өөрийнхөө Хонград отгийн охидоос бичгээр авсан энэ мэдээгээ Хонград отгийн биш хэн нэгэнд өгөхийг хүссэндээ мөн хар санаагүйдээ алдсан болно. Зарим нэгэн учгийг би охиндоо ховлож байсан учраас түүнийг хаймиж төгчээ. Би надад муу юм тохиолдвол сорхогтанд битгий өгөөрэй. Түүний хүч хүрэхгүй. Харин ахис ихсээсээ шийдэж байгаад эртээ зөрөгтэй хатанд өгөөрэй гэж загсан болно. Бутахан утгун. Та хизээ уг авсан бэ? Хонгодуудтайгаа яаж харьцдаг байсан бэ? Алтана гүнж. 16 хавартайдаа явган бөөлж сурсан. Үүнээс 3 жилийн дараа эр нөхөрт гарах цагаасаа хуйгалсан. Хонград ясанд онгод тэнгэргүй хүмүүнийг авдаггүй. Заавал удган байж эргүүлж авдаг өстэй. Тийм учраас онгодоо авч, онгод тэнгэрээсээ охин болгон сурах ясанд хил чимээ авч, хэрхэх сургаалыг нь айлтгуулж, мэрэг төлөг тавьж ажиж байвч, голчлон өөрийн үлдээ холбож, төрийн үлдээс холбож байсан учраас зарим талдаа алджээ. Хаяахан төрийн хэрэг рүү төлөг тавиад дал шатаавал харлана. Миний төлөг төөрчлөө гэд 2-3 та дахин шатаасан ч харлана. Ингээд гайхаад сэжиг хажаад л Хонград огтоос мэрэг ший авсан ч онох онохгүй янз бүрийн ховж ивэрнэ. Энэ бүхнийг нарийн нэгтлэх гэж бас цаг алдсан. Иймээс тэр цагт намайг Хонградын ховж хатан гэж нэрийдэх болсон түүхтэй. Би Хонградаас гарч явсан октоо амьдралын бэрхшээл нь ямар байна гэж ажиж сонжино. Заримынх нь нучигт хэл зөвлөгөө өгнө. Заримынх нь нучигт эдээр тус өргөн гэх мэтэр Хонград охтыг асрах хөлийг хийж байсан. Их хатад ахсын гэргээс надтай төдийл нууцаа хэлэлцэхгүй. Харин надаас бага охид бол сайхан гэгэн ярилцсан. Хэрвээ би авсан бүх мэдээллээ цацаад хайчихвал нэг аюул нь бүх хаадын гэрт Хонград байгаа учраас игчдүүсээ алан шүү дээ. Бүх ноёдын гэрт Хонград бий учраас болохгүй. Нэг нэгэндээ итгэдэг игчдүүс байгаа учраас тэд үннийг харчхад тэмцэлгүй орхихгүй. Энэ хэргийг дарж чадахгүй. Энэ олон хаттыг босгох аваас тухайн цагийн мэдлэлтнүүд 10 талаас нь
Хорин талаас нь таслаад л төрүүлсийг үнсэн товрог болгоод л бүх Монгол тэр чигээрээ остно. Нэгдсэн баттай мэдээтэй байж нэг нь базаж удирдахгүй бол дор дороо тэмцэл хийвэл дороо мөхөх аюул бий. Тэр цагт их монголчин дэндүү том уужим газар нутагтай болсон байлаа шүү дээ. Хичнээн хугацаагаар мэдээ цуглуулж хариу авахгүй. Одооны та нар шиг цахим ертөнц үгүй цагт яах байсан гэж бодох хэрэгтэй. Үүнээс болгоомжлоод цуглуулж олсон баримтууд олонд дэлгэсэнгүй. Харин өөрөө нэгтэлж, эрх барих нөлөөднүүдэд өөрийн биеэр гэрчилж мэдүүлээд хинуулан шалгахыг зорьсон.